Баярлалаа. За эдийн засгийн өрөлттэй асуудал дээр тайлбар бас байгаа юм. Тэрний үүнд бас нэг тайлбар хийхэд энэ бүрд орж гишүүн битээр бол өмнөх 4 жил маш их сайн гар нийлж ажилласан юм. Тэгээ одоо ингээд хүн намын даргын өмнөөс мэдгдэл хийдэг болцсон байна. Тэгээ тэгмээргүй байна. Битээр огттын зүйл яриаггүй. Хүн нам бол өнөөдөр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үнэхээр манлайлж хийсний хувьд бол ачаагаа үүрий. Монгол улс ингээ хоёр талдаа хуваагдаад ажил хийдэггүй хий иргэдэг байдлыг зогсооё гэд ингээд маш их ихтгэл уншилтайгаар ингээд засгийн газарт ажиллаж байгаа шүү. Өнөөдөр хүртэл улс төрийн ямар ч мэдээлэл хийгээгүй шүү бид нар. Аль нэгэнд нам нь муу сайн гэж огт хийгээгүй. Харин энэ намууд төлөвшөөд бүрэн бүтэн болоод улсынхаа ачааг үүрээд яваасаа гэдэг энэ тал дээр хатуу байдаг. Тийм болохоор бид нар ачаагаа үүрээд явнаа. Арц нам ирээ хүн намыг гаргамаар байгаа бол түүнийгээ хэлээрэй. Бид нар бол муу болсон сайл болсон ч гэсэн үр дүн гаргахын төлөө зүтгэж явна гэдгээ бол хүн намын За Скотрын Эрдэнэ уул гишүүн